Өөрөө чи одоо бас нийслэлийн төлөөлөгч оюун зул, хормын ордны оюун зул гэдэг бас нэрийг одоо бас багуу хугацаа өнгөрч байна. Бас нэлээдгүй ажил хийж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр яг хормын ордон дээр одоо сая төвлөрч ажиллаж байгаа гол зүйлүүд нь юу байгаа болоо иргэдээ бас мэдээлэл өгөл тээ. За нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгчөөр сонгогдоод 1 сарын 23-ны өдөр буюу одоогоос 3 сар гарангийн өмнө бас гэрэл ёслолын ордны захирлаар томилогдсон. За гэрэл ёслолын ордон бол төрийг төлөөлж гэр бүлийг одоо баталж гэрлэх ёслолын үйл ажиллагааг нь одоо төрийн ёсыг үйлддэг ийм ач холбогдол бүхий чухал байгууллага. За байгуулагдаад 50 жилийнхаа нүрийг одоо 2026 онд үзэх гэж байна. Ийм түүхтэй нийслэлийн хамгийн гоё нэрхтээ, хамгийн гоё барилга байшинтай, хамгийн гоё түүхтэй байгууллагуудын нэг нийтдээ 50,000 гаруй хос бас манай байгууллагт гэрэл ёслолын үйл ажиллагаагаа зохион байгуулсан ийм сайхан түүх байна. За миний хувьд бол ерөөсөө нэг л бодлогыг баримталж байгаа. Хүн бүр одоо гэрэл ёслолын ордныг мэднэ. Тэгэхдээ яг дотор нь орж үзээгүй юм хүмүүс маш их байдгийн байлээ. Гэрлэх ёслолоо хийж үзээгүй олон хосууд байдгийн байлээ. Хийхийг хүсдэг, хийхээр төлөвлөж байгаа бас олон хосууд байдгийн байлээ. Тэгэхээр ерөөсөө л үе даалгаа нээлттэй болгоё. Гэрэл ёслолын үйл ажиллагааг залуу хосуудын гэрэл ёслолоос гадна хормын ой буюу 9 эрдний хормыг тэмдэглэдэг тийм одоо үйл ажиллагааг бас хийдэг болёо. За дээр нь үйл ажиллагааны зөрчилдөхгүй бол одоо ивент арга хэмжээ, нэгдсэн гоё арга хэмжээнүүдийг гэрэл ёслолын ордон дотроо зохион байгуулдаг болёо. За дээр нь одоо үндсэн дүрмийнхаа дагуу гэрэл ёслолоо хийж байгаа хосуудтай болон байгууллагууд хүүхдүүд, залуучуудад зориулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг бас мэрэгжлийн түвшинд өгдөг байя гэсэн эдгээр үйл ажиллагаанууд дээр анхаарч ажиллаж байгаа. За дээр нь хүртээмжтэй байх нь бидний хувьд бас маш чухал. Одоо бүхий л хүмүүст хүртээмжтэй ажиллахыг бид хичээж байна. За тэгээд хамгийн гол нь мөн одоо сул талбайгаа ашиглаж иргэдэд үйлчилдэг ийм үйлчилгээний төвүүдийг бас байгуулсан байгаа. Үүгээр иргэд нээлттэй үйлчлүүлж болно тий. За эх жилийн 50 жилийн ойгоор бол бас нийгэмд нөлөөлөх үз олон сайхан ажлуудыг хийя гэж бодож байгаа. Альва улс орныг гэр бүл бүтээдэг. За гэр бүл бол анхдагч институт. Тэгэхээр гэр бүл рүүгээ анхаарсан тэр төрийн бодлогыг, тэр нийслэлийн бодлогыг хэрэгжүүлээ явахад илүү анхаарч ажиллаж байгаа.